Ам долларын эсрэг Монгол төгрөгийн ханш жил өдрөөр цаг минутаар суларч байгаа. Хамгийн сүүлд энэ оны өнөөдрийн байдлаар 18% суларсан. Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн дансны алдагдал энэ жилийн энэ хугацаанд бол бас 100 гаруй хувиар өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол гарсан байна. Инфляц төгрөгийн ханшны сулралын үндсэн шалтгаан бол төсөв, худалдаа, мөн төлбөрийн тэнцлийн олон жил үргэлжилсэн алдагдал. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн чадварт төлбөрийн тэнцлийн энэ алдагдал асар их сөргөөр нөлөөлж байгаа. Дээрээс нь Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл учруулж байгаа хамгийн том хүндрэл бол энэ. Олон жил үргэлжилсэн төлбөрийн тэнцлийн алдагдал, за дээрээс нь энэ бүс нутгийн дайн тулаан, хил гайл, за тэгээд бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт гээд түүнээс үүдсэн инфляцийн өсөлтүүд, ханшийн өсөлтүүд явж байгаа. Тэгэхдээ бид зөвхөн энэ инфляц төгрөгийн ханшийн үн цэнийг экспортод гардаг нүүрс зэсийн хэмжээгээр үнэлээд иж болмооргүй байгаа. Эзэнгүй явж ирсэн төлбөрийн тэнцлийн алдагдлыг хэн хизээ хариуцаж хизээ эзэнтэй болох вэ